За. Байна. За, юу ачиг дөө 30 дөө. За. Байна. За, юу ачиг дөө 30 дөө. Нэг. За эхэлэх үү бүгдээрээ. За бүгдээр нь өдрийн мэнд хүргэе. За мөн одоо олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах нэг хүүхдийн баярын мэндийг бас бүгд төшөөлье. За тэгэхээр Монгол Улсын засгийн газрын ээлжид бас хуралдаан яг одоо үргэлжилж байна. За хуралдаанаар бол 10 орчим асуудал хилцгээр төлөвлөгдсөн. Тэгэхээр эхний асуудал бол хүүхдийн эрхтэй холбоотой багц асуудлыг хилцсэн байгаа. Тэгэхээр хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг та бүхэнд танилцуулъя. За засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр бас тодорхой үүрэг чиглэлүүдийг ерөнхийдөө тавьсан байгаа. За нэгт нь үндэсний соёл амралтыг хүрээлэн буюу бидний одоо ярьж занснаар за хүүхдийн паркийг одоо эзэмшлийн газрыг зориултын бусаар ашиглахыг хориглох. За хэрвээ зориултын бусаар ашиглах юм бол одоо төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа байгаа. За хувийн хвшлийн эрхийг нь цуцлах ийм үүргийг Сумын азар нийслэлийн одоо Улаанбаатар хотын захирагч Сумын азарт ерөнхий сайд даалгалаа. За ер нь бол одоо паркийн хашаан дотор та бүхэн сайн мэднэ өнгөрсөн хугацаанд бол зориултын бусаар баригдсан ийм одоо эзэмшил одоо бүтээн байгуулалтууд байдаг. Тэгэхээр цаашид бол хүүхдийн одоо зөвхөн хүүхдийн эрх за залуучуудтай холбоотой л ийм одоо үйл ажиллагааг явуулах ийм үүрэг чиглэлийг ерөнхий сайд өгсөн. Өөрөөр хэлбэл зориултын бусаар ямар нэгэн байдлаар шинэ бүтээн байгуулалт хийхийг хориглох ийм чиглэлийг ерөнхий сайд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумын азарт даалгасан байгаа. За хоёрдугаарт найрамд олон улсын хүүхдийн тусланд одоо бүрэн засвар хийх юм үүрэг чиглэлийг ерөнхий сайд өглөө. За найрамд туслангийн хувьд бол 1978 онд байгуулагдсан. За өнөөдрийн байдлаар бол барилга ашиглалтын хувьд бол нэлээд юм хүнд байдалд ороод байгаа. Тэгэхээр найрамд тусланд бүрэн засвар хийж за мөн цаашдаа тухайн газар нутагт нэмж ингэж дахиж газар олохгүй байх үүрэг чиглэлийг за хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Ариун Заяад за мөн одоо Улаанбаатар хотын захирагч Сумын азар нарт ерөнхий сайд үүрэг даалгавар болголоо. За мөн үүний хүрээнд та бүхэн сайн мэднэ өмнө нь бол бас гарч байсан найрамд 2 тусланг байгуулах асуудлыг бас үргэлжлүүлэн судалж за одоогоор бол зураг төслийн ажил үргэлжилж байгаа. Та бүхэн мэднэ өмнө нь бол бас Хүсгэл аймагт энэ найрамд 2 тусланг байгуулах шийдвэр гарч ирсэн. Тэгэхээр энэ ажлыг бол мөн бас 2022 оны улсын төсөвт тусгуулах энэ одоо ажлыг ерөнхий сайд үүрэг чиглэл болголоо. За дараагийн асуудал нь болохоор нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрладаг Жанжин лавх сурангийн гудамж 9 жокийн талбайд одоо ард аж ахуйн нэгжүүдэд олгогдсон газар эзэмших эрхийн цуцалж иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумын азарт мөн даалгалаа. За дөрөвт нь болохоор нийслэл Улаанбаатар хот дахь одоо амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор одоо бидний сайн мэдих 2 дугаар төрх буюу хүрээ амарчих газрын одоо барилга байгууламжид өрөвтгөл байгуулах гэх мэт бүрэн засвар хийх ажлыг 2022 оны улсын төсөвт тусгуулах ийм үүрэг чиглэлийг мөн ерөнхий сайд өглөө. За мөн одоо бидний сайн мэдих их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу эхнэлэгс мөн одоо бүрэн засвар хийх ийм үүрэг чиглэлийг 2022 оны улсын төсөвт тусгуулах ийм үүрэг чиглэлийг ерөнхий сайд өглөө. За 5 дугаарт хүүхд залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр хувийн хвшлийн эзэмшилт байгаа барилга байгууламжийг цаашид зориултын дагуу ашиглах за үүнийг бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх энэ үүрэг чиглэлийг өгсөн байгаа. За үүний хүрээнд одоо та бидний сайн мэдих Бамбруш кафеч гэдэг юм уу те энэ хувийн хвшлийнхний мэдлэлд очсон энэ байгууламжуудыг яг хүүхэд залуучуудын чиглэлээр анхны одоо үүсгэн байгуулагдсан зориултын чиглэлээр нь
ашиглах энэ тохиолдолд одоо төр хувийн хвшлийн үйл ажиллагааг дэмжих одоо ингэж одоо олон нийтэд бас уриалах үүрэг чиглэлийг бас ерөнхий сайд өгсөн байгаа. За үүний хүрээнд бол өнөөдөр мөн одоо Бамбарууш кафе бол одоо хуучин зориулалтаараа ашиглахаа мэдэгдсэн байгаа засгийн газарт. За 9 сарын 1-ээс яг одоо анхны зориулалтаар буюу хүүхэд гэр бүлийн одоо зориулсан энэ одоо рестораны чиглэлээр үйл ажиллагаагаа 9-р сараас эхлүүлэхээ мэдэгдсэн байгаа. За 6-т нь болохоор хүүхэд залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг яг одоо засгийн газрын хуралдаанаар хилэлцэж байна. Монголын хүүхэд залуучуудын оюуны хөгжлийг дэмжих гоо зүүн боловсрол олгох хүүхэд залуучуудын одоо дэлхийн театр урлагийн хөгжлөөс суралцах энэ боломжийг хангах хүүхэд залуучуудын театрыг дахин байгуулна гэсэн үг. Дахин байгуулахдаа яг одоо нийслэлийн сонгоо хайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж байгаа дүүргийн соёлын ордны барилгыг хүүхэд залуучуудын театрт шилжүүлж үйл ажиллагааг нь явуулах энэ асуудлыг яг одоо засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж одоо хилцэж байна. За тэгэхээр сая одоо хэлсэн энэ 6 асуудалтай холбоотойгоор бол засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр бол ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн байгаа. За үндэсний соёл амралтын хүрээлэн гэхэд л одоо 1962 оноос санаачлах нь гараад 1966 онд байгуулагдаад 2005 онд бол бас энэ төр хувийн хвшлийн хамтын ажиллагаагаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр одоо засгийн газарт бас авагдсан мэдээллийн хүрээнд бол паркийн газар дээр бас зориултын бус ийм одоо бүтээн байгуулалтууд өрнөх гэж байгаа одоо холбоотойгоор үүнийг одоо таслан зохицоох одоо хүүхэд залуучуудын зөвхөн чиглэлээр зориултын дагуу ашиглах ийм шийдвэрүүд гарч байна. Тэгээд та бүхний бас асуултанд хариулъя. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар бол зөвхөн нөгөө олон улсын хүүхдийн эрхийг өдрийг одоо хамгаалахтай холбогдуулан ерөнхий сайдын хувьд за мөн одоо нийслэлийн засаг даргын хамгийн газартай хамтраад эдгээр ажлуудыг одоо холбогдох сайд нарт судалж яг асуудал болгоноор нь эргээд засгийн газрын хуралдаанд оруулах юм даалгаврыг өгсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл төсөө мөнгөний асуудал нь дахиад орж ирнэ гэсэн үг. Өөр асуулт байгаа юу? За өөр асуулт бол ингээд ямар ч одоо бол засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. За тэгээд төрөөс баримтлах бодлогын баримтчгийн 2020 оны эргэжлэлтийн явц хэмнэлт шинжилгээ үнэлгээ коронавирус халдвар цар тахлын нөхцөл байдал гэх мэт одоо асуудлуудаар засгийн газрын хуралдаан үргэлжлэнэ. Ингээд мэдээлэл дамжуулсан та бүхэнд баярлалаа. Бүгдээрээ сайхан баярлалаа. Тийм засгийн газрын аль бие усны пэйжүүдээр нь ороо авчихна.